Монгол эр хүн та өөрийгөө босго. Өөрийгөө ял. Өнөөдөр та өөрийнхөө хамгийн сайн хувилбарыг бүтээ. Монгол ирчүүдтэй зориулан танилцуулж буй урмын ялгаа нэвтрүүлэг. Алхан бүрдчин уран мөгөн. Гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр суугаад харуулсан сонсож байгаа эрхэм сонсогч танд энэ өдрийн мэндийг хүргье. Гэр бүлийн радио 104.5-аас Монгол эрчүүдэд урамшуулан зориулжуулах тэднийг илүү эрч хүчтэй, өөдрөг, энергитэй байхад нь туслах зорилгоор, дэмжих зорилгоор урмын ялгаа нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж байгаа. За өнөөдрийн урмын ялгаа нэвтрүүлгийг хамтран бүтээлцгээр гэр бүлийн радиогийн сэтгүүлч, нийтлэлч Сайн Баяр ах маань гэр бүлийн радиогийн 2 дугаар студийн хамарт хүрэлцэн ирсэн байна. Сайн Баярхтаа өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Сонсогч та бүхэнтэйгээ одоо эфирээр дахин уулзж байгаа. Маш их баяртай байна. За урмын ялгаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар бит хоёр эр хүнд байх ёстой нэг чухал чанар болох спортлог эрчүүдийн талаар ярих гэж байна. Тэгэхээр таны нөхөр, таны хүү, таны хүргэн, таны аав ер нь ямар спортоор хичээлдэг байсан бэ? Ямар спортод их дуртай байсан бэ? Үздэггүй, дэмждэггүй, хийдэггүй. Тэ энэ талтай холбоотой сайхан яриа өрөөг өрнүүлнэ. Тэгэхээр эфирийн шууд утас болох 9986 104.5 гэсэн шууд утсыг бол нээсэн байгаа. За мөн мессежний дугаар дээр бас 9986 104.5 дээр та мессеж өчиж өнөөдрийн сэдвтэй холбоотойгоор оролцож болно. За мөн Гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудсан дээр нэвтрүүлэг маань лайв стримээр хурж байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн доор коммент хэсэгт нь лайвын доор коммент хэсэгт нь одоо сэтгэл хэлбэрээр та өөрийнхөө энэ спортлог эрчүүдтэй холбоотой өөрийнхөө дотны бүсд байдаг тэдгээр эрчүүдийг урамшуулад ийм спортод үнэхээр дуртай, ийм спорт миний ханд үнэхээр зөгтөг шүү. Өөрийнхөө төлөө, гэр бүлийнхээ төлөө спортоор хичээлдэгт баярлалаа, хүүхдүүддээ зааж сургадагт баярлалаа гэсэн ийм сайхан урмын даавалгыг хэдүүлээ сайхан явуулцгаая. Тэгээд өнөөдөр бол ерөнхийдөө магадгүй одоо спортлог хүн гэхээр ихэнх хүмүүс одоо фитнест явдаг, тамирчин гэдгээр нь ийм хүмүүсийг л одоо спортлог гэж төсөөлөд байдаг. Гэтэл спортлог байна гэдэг бол одоо эрүүл амьдралын хэм маягийг өөртөө бий болгох, өөрийгөө арчлах хандлага, сахилга баттай амьдрах тухай ойлголт бол яг энэ спортлог эрчүүд гэдэг сэдвийн хүрээнд бол зайлшгүй яригдах хаа гэж бодож байна. Таны хувьд бас ер нь өнгөрсөн амьдралынхаа хугацаанд ямар спортоор хичээлдэг байв? Энэ талтай холбоотой яриагаар хоёулаа нэвтрүүлгээ эхлэе л та тийм. За сэдвийг хараад айгүй за энэ дотроо инээс юм юм. За юу ихлээр мэдээч бол манай радиогийнхан бас миний эргэн тойрны үнсэн ам мэднэ. За би бол сэлмэр хичээлдэг. Тэгээ одоо тулааны урлагийн сэлмийн төрлөөр хичээлдэг. Тэгээ сүүлийн үед бол болчиход байгаа. Одоо радиод ажиллаад нэг юм хөдөлгөөнгөө суугаа ажил хийгээд нэг суугаал нэг мэтгэд л ажилд харах болчих. Нэг суугаал нэг мэтгэд хоолнд орох болчих те. Тэгэл харих болчих. Ингээд уг нь бол одоо ч гэсэн миний ажлын өрөөнд сэлэн байсаар байгаа боловч ойртой бол хөрөхгүй. Гэхдээ хэдийн нэг пост оруулахаар бичиж байгаад орхисон байгаа нь юу гэхээр манай гэрт нүдэнд өртөх тий хэрэглэгдэхгүй болсон, хэрэгцээгүй болсон. Тэгвэл хин нэгэнд маш их тус болж исэн хог дотор ямар ч гэсэн эрүүл мэндийг дэмждэг байсан багаж хэрэгцэл орж болохгүй. Гэдэг тийм одоо зүйл бол надад бол бодогдсон. Тэгээд сүүлийн үед бол нэг нуумсмаар харж байгаа. Тэгээд бас сэлмэр хичээлэх тэр зүйлээ жоохон сэргээж эхэлж байгаа. Би өөрөө бол манай аав бол таны спортын одоо тамирчин байсан хүн. Манай ах бол миний яг доотлын дүү бол бүр Монголын хөлбөмбөгийн спортын мастер тий улсын шигшээ тоглож исэн. Эрчим Монгорнд тоглож исэн одоо хагас хамгаалагч одоо Жэ Арин болтч одоо миний сайхан дүү байгаа шүү дээ. За тэгээд бас нэг хүнийг би бол заавал дурдна. Ягаад тэгэхээр манай хадам аав нэг өдөр очисон чи хашаанда төрнийг тавьсан байсан. Тэгээ манай хадам аав 57 тоо байхдаа 10 шууд дарсан. 10 дарж байна шууд. Тэгэл миний эргэн тойрны ийм спортлог ийм мундаг ирчүүд бол байна.
Үргэлж жишээ авдаг те. 57 одоо хүн төрнөг хүн дээр шууд 10 дарж ийн гэж шүү дээ тий. Тэгэхээр чи одоо шүү тий. би чи одоо ч гэсэн би 51-тэй шүү дээ. Гэхдээ би одоо хэр удаа зүгтгэж мэдэхгүй байхад манай бол яг тэгжсэн. Би бол тэрийг бүр хараад тэгэл одоо маш их хүндлэг одоо те бахархах сэтгэл бол надад бол төрж исэн. Спортлог байна гэдэг бол өөртөө хөрөнгө оруулж байгаа хамгийн том зүйл юм болов уу гэж би хувьдаа боддог. За миний хувьд бол одоо бөмбөгтэй л бол бүх юмар тоглоно гэдэг чинь теннисээ тоглоно, волейболоо тоглоно, сагсаа үзэн тий, бильярдаа тоглоно гэл. Ер нь бол бөмбөгтэй бол бүх юмыг л одоо хөөж ийн л да. Тэгээд хөдөлгөөн гэдэг өөрөө хүнд асар их чухал хэрэгтэй гэдгийг мэдж байгаа хэрнээ өнөө цагт нөгөө зарим эрчүүдийн хувьд нөгөө хөдөлгөөн хийхээс илүү хөдөлгөөнгүй байхын нөхцөл байдлуудыг өөрийнхөө амьдралын хэм маягт суулгаад байна л да тийм. Тэгэхээр бидэнд нэг ийм богино хэмжээний загтал ирсэн. За энэ загтлыг хоёулаа уншия. За тэгье. За юу гэж бичсэн байна вэ гэхээр сайн байна уу би 43 настай. Сүүлийн 10 жил зөвхөн ажилласан. Надад цаг байгаагүй. Нэг өдөр шатаар өгсөхөд амьсгаад авахцаад эхэлсэн. Үүнийг хараад хүү маань аава та хөгшөрчихсөн юм уу гэж асуусан. Тэр үед би 43 настай биш 63 настай хүн шиг амьдарч байгаагаа ойлгосон гэж. 43 настай нэгэн залуу. Яг энэ өөрийнхөө амьдралын хэм маягт нөхцөл байдалд тулгуурласан байдлаар загтал бичиж ирүүлсэн байна л да. Тийм байна. 43 та хүн 63 та юм шиг амьсгаадах энэ нөхцөл байдал бол өөрөө магадгүй одоо Монголын нөхцөлд ихэнх эрчүүдэд 40 гарцсан магадгүй одоо масаар нь ихэнх эрчүүдэд яг ийм хөдөлгөөний асуудал жингийн нэмэгдэл гээл те энэ асуудлууд бол яг бодитоор нүүрлэлсэн л зүйл л те. Тэгээд өөрийнхөө амьдралын кейсээс бичиж ирүүлсэн танд маш их баярлалаа. Тэгээ эр хүн яагаад хөдөлгөөнгүй болоод хөдөлгөөнөөс холдоод байна вэ гэдэг дээр би нэг 5 шалтгааныг нэвтрүүлэг бэлдэж явах та. Ийм 5 шалтгаан байдгийн болов уу гэж бодсон. За нэгдүгээрх нь завгүй амьдрал. Одоо энэ залууч хэлж штэ. Сүүлийн 10 жил надад ерөөсөө ажлаас өөр цаг зарцуулах юм байгаагүй гэж ütсэн. Тэгэхээр нөгөө нэг ажил ихтэй гэдэг нөхцөл байдалд бид нэр их дарагдаад хөдөлгөөн хийж байгаа байчжээ. За хоёрдугаарт залхуурал. За маргаашнаас л эхлээд хөдөлгөөн юм, маргаашнаас л эхлээдгүй, маргаашнаас л эхлээд ийм хий гэдэг ийм залхуурал. За 3 дугаарт нөгөө насны шалтгаан. За нас явчихлаа. Одоо ч би тэгэл ийм байж байгаа л гэдэг ийм аяг шошгийг өөрийнхөө нөхцөл байдалд ингээ хадаад байна. За 4 дугаарт хит их тухтай амьдрал. Бүх зүйл амар болцсон тий. Одоо намайг хүүхэд байх чинь хувцас нэдрүүлэг дээр гараараа угаадаг байлаа. Төлөө модоо өөрөө хагалдаг байлаа. Одоо тэгтэл нөгөө нэг төлөөний мод нь хаглаад шуудан дотор хийцэн тий. Бүх юм ингээ бэлий ингээд байж байгаа байхгүй. За нөгөө хит их тухтай амьдрал бий болсон үүднээс ер нь бол ингээд комфорт зоныг үүсгэж байна гэж харж байна. За 5 дахь нэг чухал зүйл эрүүл мэндийн ерөөс үнэлэхгүй байна. Өвдөх хүртлээр ерөөс анзаарахгүй байна. Одоо энэ залуугийн хувьд бол ингээл шатаар өгсөхдөө амьсгалд авахцаал те бактериал ингээл эхэлж байна. Энийг хүүн хараад хэлж штэ та хөвшөрчихсэн юм уу гэж те. Тэгээ энэ үед л би ч нэрээ яатсан бэлээ гэдгийг энэ хүн анзаарсан байгаа байхгүй. Ийм 5 шалтгааныг би байдгийн болов уу гэж бодсон. Энэ 5 шалтгаан дээр танд хэлэх зүйл юу вэ? За би 3-тай нь бол шууд санал нийлж гинөө. За айл 3-тай. Залхуурал. За. Насны шалтгаан. Эрүүл мэндийн үнэлэхгүй байдал. Энэ 3-тай шууд санал нийлж байна. Би маш завгүй спортлог найзгаа таньдаг байхгүй. Маш завгүй мөртлөө спортлог. Маш завгүй компани эзэн. Тэгээд өглөө эрт фитнестэй яваад 6:40 гэхэд гэртээ эргэж ороод 7 өнгөрөөгөөд хүүхдүүдэд өргөж өгөхөр гараад. Гэхдээ тэр болоо л байдаг. Тэр амжаал байдаг. Тэгээд миний хувьд бол залхуурал дээр бол тэрний хэлсэн үг учраас би одоо сонсогч олонтойгоо шууд уулзъя л да. Ер нь бол тэгсэн байхгүй. Чи зүгээр л өглөө усахаас залхуурсан байхгүй. Яг ч. Ерөөсөө л тийм үү. Чи зүгээр л сайнаа те. Би бол одоо бол сэрүүлэг дуурахаас өмнө сэрдэг болсон бол чи сэрүүлгээ хойшлуулсараагаа тэдэд сэрдэг чи би мэдэхгүй л байна л да. Чи өглөө босхоос залхуурсан гэж байна. За дараагийнх нь насны шалтгаан.
Би яг нь ер нь бол хөл муутай амьдардаг хүн, одоо хөгжлийн бэрхшээлтэй амьдардаг хүн. Тэгээд бүр амар ноцтой нь биш ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй ойлгомжтой. Гэхдээ би сүүлийн үед 40 гарсан хойно нэг ийм болоод байсан юм гэхээр яг энэ чи бүр ингээд намаа харж байгаа битсэн үгүй юу? Хамт ажилладаг болохоор. Үгүй. Ерөөсөө тийм бичээгүй шүү. Тэгсэн чи ингэж бодоогүй шүү. Би яагаад гэсэн мэхээр одоо нэг дахиад нэмээд гэмтчихгүй. Нэг тий би одоо яг зүтгүүр настай 40 настай одоо өстой жинхэнэ хүүхдүүд том болж өсвөр насндаа үрж жинхэнэ мөнгө төгрөг хийх насн дээрээ гэмтэж юмчиг за яашиг шиг боли зүгээр тий гараа угалжуул яг толгоогоо гэмтэжүүл яг ингэжүүл яг тэгжүүл яг ингээд нэг иймэрхүү. Гэтэл тэгдэггүй зөндөөл хөдөлгөөн баг шүү. Тий. Зүгээр л жирийн алхалт. Дараад нь бол одоо шин та хөгшөрсөн юм ааваа гэдэг 43 настай хүүхэд аавыгаа хэлэхдээ тий энэ үгийг сонгох болсон шалтгаан зөвхөн хөгшин хүмүүстээр л харагддаг дөрөх харцсан гэсэн үг шүү дээ. Тэгэл одоо амнаас нь гарчиж байгаа шүү дээ, тийм. Тэгэхээр бол яг үнийг хэлэхэд бол энэ гурван зүйл бол миний хувьд бол яг үнэн байна уу гэж бол бодож байна. Хэд тав тухтай амьдралыг бол одоохондоо бүтээж дуусаагүй байгаа болох. Завгүй амьдралын төлөө бол зүтгэсээр байгаа. Гэхдээ завгүй амьдралын хажуугаар спортлог бас хөдөлгөөнтэй байх боломжтой гэдгийг бол мэдэж авсан байна. Тэгэхээр өнөөдөр эрчүүд бол одоо маш олон зүйлийн төлөө ажиллаж байна л да. Байрны төлөө, машины төлөө, мөнгөний төлөө, амьдралынхаа боломжийг, амьдралынхаа одоо дараагийн давхарт хүрчгийнсэн гэж ерөөсөө өдөр шөнөгүй цаг наргүй ажиллах тохиолдож байна. Магадгүй одоо ээлжи амралт болох гэж байна. Би амралтгүй ажиллана гэж байгаа эрхэн ч гэсэн байгаа. Тийм амрах ирэхгүй ингэж ажиллаж байгаа эрчүүд байгаа. Гэхдээ энэ эрчүүд маань бас нэг зүйлийг бодоосой. За. Эрүүл мэнд байхгүй бол бүх зүйл байхгүй. Эрүүл мэнд бол хүний хамгийн чухал үнэт хөрөнгө. Энэ эрүүл мэндэд хөрөнгө оруулдаг чухал зүйл чинь бидний нэг хөдөлгөөнтэй байдал, дасгал хийдэг, ямар нэг спортоор хичээлдэг, хүсэл сонирхолтой байдаг. Энэ бүхэн ч нөр их чухал байдаг. Магадгүй одоо ингэж ажиллаж байгаа, амьдарч байгаа эрчүүдээс асуух нэг асуулт байна. Ямар асуулт вэ гэхээр та хүүхдтэй өв хөрөнгө үлдээхийг хүсдэггүй гэдэг асуулт. Мэдээж бүх л эрчүүд би хүсэж байна хүүхдтэй өв хөрөнгө үлдээмээр байна. Ядчил нэг одоо нэг өрөө чамаагүй нэг байр хүүхдтэй үлдээчүүл миний зорилго байна гэж ихэнх хүмүүс хэлэх байх. Гэхдээ би танд хэлье. Таны хүүхдэд эрүүл аав хамгийн их хэрэгтэй шүү. Эрүүл аав гэдэг бол аав нь эрүүл байна гэдэг хүүхдийнхээ дэргэд эрүүл амьдарч ийн гэдэг бол таны хүүхдтэй өгөх чадах одоо хамгийн том өв хөрөнгө шүү. Энэ нөхцөл байдлыг бодоорой. Тэгээ спорт гэдэг зүйл бол дан ганц одоо хүний булчинд нөлөөтэй биш. Спорт гэдэг зүйл хүний юунд нөлөөтэй байдаг вэ гэхэд сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөтэй байдаг. Стрессийг бууруулдаг, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. За дээрэс нь нойрны чанарыг сайжруулдаг, уур бухимдлыг багасгадаг. Зарим эрчүүдэд юм биш. Яг үнэ хэрэгтэй, хөдөлгөөн хэрэгтэй байдаг шүү. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг бодож аль болох спортоор хичээлдэг байгаа. Одоо миний хувьд бол нөгөө ширээний теннисд их дуртай. Ширээний теннис бол хүний булчингийн бүх хэсгийг хөдөлгөж чаддаг, хөдөлгөөнтэй байлгадаг. Тэгээ манайхан чинь цайны цагаараа сайхан ширээний теннис тоглодог шүү. За сагсан бөмбөгөө үздэг, бас тоглодог. 7 хоногт ядаж нэг удаа заалан тоглохыг хичээдэг. За тэгээд волейболыг бас сонирхдог. Билар тоглох дуртай гэл энэ бүхэн бол нөгөө намайг хөдөлгөөнтэй байхад хүргэдэг. Тэгээ хамгийн гол нэг юм юу байдаг вэ гэхээр би нөгөө ментор ах нартайгаа нийлээд уулан талхдаг байхгүй их нэртэй хүүхдүүдтэйгээ. Алхалт гэдэг бол хүн одоо нөгөө нэг гар утасны аппликейшн дээр цаган дээр өдөрт нэг доор хаяж 6,000-аас 10,000 алхах гээл энэ бол нөгөө эрүүл мэндийн юм гээл яриад байгаа шүү дээ. Тийм. Алхалт гэдэг зүйл чинь хүн алхаж байхдаа бодисын солилцоо, энерги, эрч хүч, булчингийн ажиллагаа, энэ нь өөрөө тархины үйл ажиллагаа гэж олон талт нөхцөл байдалд биеийг эрчим хүчээр сэлбэжийдэг хамгийн чухал хүчин зүйл юм байна л да. Одоо нөгөө нэг солонгосчууд, японочууд, хятадууд нөгөө зам тойроо л алхаад байдаг шүү дээ. Эн чинь нөгөө нэг өдрийнхөө эрч хүчийг, өөрийнхөө эрүүл мэндийг бэлдэж байгаа, өөрийгөө эрүүл байлгаж байгаа хамгийн чухал хэлбэр. Тэгэхээр магадгүй та ямар нэгэн спортод твич эвсэлгүй байж болно. Гэхдээ та зүгээр л өдөрт яг эрчим хүчтэйгээр эрчтэйгээр
яг энэ 6,000 алхамтаа сайхан хий. Энэ бол танд өөртөө зориулж байгаа одоо хамгийн том хөрөнгө оруулалт шүү гэдгийг хэлэх гээд байгаа юм тий. Тийм байна. Түрүүний хэлсэн зүйлүүд дээр та нэмж хэлэх санаа оноо юу вэ? За спортоор хичээлж байгаа хүн өдөр тутам нэг юм ер нь бол эр хүнд юмыг ингээд чадж байгаагаа мэдрэх нь маш чухал хэрэгцээ байдаг гэж бол миний хувьд хардаг. Спорт тэрийг өгч чаддаг. Гол оруулна, алдна, шар хөдлөн, дахиад тэмцэндээ. За доор бол манайхан бол одоо ингээд хоолны цаг болохоор ингээд ширээний теннис тоглоно те. Тэгэл ер нь бол баг болоод ингээд тоглодог. Ер нь бол манай ажлынхан бол ер нь маш сайн тоглоо шүү. Ер нь надаас уссан тоглолтыг. Тэгээд намайг бол одоо тэгэл хилээ хаталж очоогоо л тий хоорондоо бол маш өсөлттэй ингээд өгөө аваад тоглоно. Бид нар мэдээж хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг. Бид нар хөвчлэн цугунгаа ажил хийдэг гэж хүмүүс боддог боловч манай байгууллагын хувьд бол бас бид ширээний теннис гэх мэт зүйлүүд байгаа нь бол их чухал санаг. Хамгийн гол зүйл бол миний нэмхийг хүсэж байгаа зүйл бол спорт эр хүнийг өөрийгөө зарим нэг зүйлийг чадж байгаа гэдгийг бол магадгүй ажил дээрээ бид нар ажлын яг хийж байгаа ажил дээрээ бас нэг амжилт мэдрэхгүй ч юм уу тийм удаж магадгүй ш. Харин спорт хийж л байгаа бол та өдөр болгон л өөрийнхөө чадж байгаа зүйлийг ямар төвшөнд байгааг нь ямар хамаах ер нь бол мэдэрж ийн гэсэн үг болж байгаа. Би бүр урам авсан шүү дээ сайн бах. Юун дээр бас урам авсан бэ гэхээр ингэсэн бохгүй. Хүүхдийн нөгөө сургууль дээр эцэг эхчүүдийн нөгөө спортын тэмцээн болдог шүү дээ. Тий. Тэрэн дээр би нөгөө ангийн эцэг эхчүүдэд төлөөлөө теннисэнд нь орчихгүй. За. Тэгээ санаандчгүй. Тэгээ нэг айгуу гоё тоглодог залуу байгаад ирсэн. Нөгөө нэг залуу би хочсон байхгүй. За. Сүүлд нь сонссон ч нэ штэ. Нөгөө залуу чинь спортын мастер хүн байсан байвал яг уу. Ширээний теннис. Тий. Тэгээ би өөрийгөө ширээний теннисээр нэг сайн гэж бодоагүй. Гэтэл тэр залууг би хочсон байсан байхгүй. Тэгээд би чинь ер нь бол нөгөө нэг клубээр нь яваад жам 9 орон сураагүй өөрөө хар бороор сурсан. Энэндээ би муул гэж боддог байсан. Гэтэл тийм хүнийг хожицсан гэж бодсон чинь би чинь болж шүү гэдэг урмыг авч байгаа байхгүй. Тэгээ саяхан нөгөө сургуулийн өмнөх боловсрал буюу цэцэрлэгийн бүсийн аврах шалгаруулах тэмцээн боллоо. Тэрэн дээр бас нөгөө нэг 212 дугаар цэцэрлэгээ төлөөлөөд тэмцээнд орлоо. Маш олон хүмүүстэй бас тоглолоо. Тэгээд ер нь бол нөгөө ширээний теннисээр өөрийгөө гаргууд гэдгийг мэдлээ. Тэнцээ бүр авраг авлаа. Тэгээд нөгөө нэг ямар нэг юмыг хүсэж хийн, тэмүүлж хийн, дурлаж хийн гэдэг чинь өөрөө тухайн хүнийг ирч хүчтэй байлгадаг, энергитэй байлгадаг юм байна гэдгийг би ингээл өөр дөрөө мэдэрч байгаа байхгүй. Одоо би чинь дан ганц спорт одоо бие хөдөлгөөний спорт биш, оюуны спортууд, утасны спортуудыг бас их сонирхон. Одоо нэг ялангуяа PUBG Mobile-ыг үзэх дуртай, тоглох дуртай. Одоо Монголоос Aurora Gaming гээд баг бол ингээд тоглолдог байсан. Stalwart-ыг дэмждэг байсан. Zeus гээл байсан гээл. Тэгэл ер нь бол нөгөө олон талын юмд сонирхолтой байна гэдэг хүн өөрийгөө нөгөө стресстүүлэхгүй байх, бухимдуулахгүй байх. Ямар нэгэн стресст өртсөн үед алингийн ч аваад одоо нөгөө хийгээд тоглолцох боломжтой нөхцөл байдлыг үүсгээл тэрүүгээрээ нөгөө нэг стресс ажлын ачааллаа тайлна гэдэг чинь их чухал. Нэг ялангуяа одоо миний мэрэгжлийн хүмүүс чинь хүний хамгийн л одоо болохгүй бүтггүй зүйлүүдийг үргэлж сонсдог байхгүй юу? Одоо сэтгэл зүйн зөвлөгөөний өрөөнд бол инээсэн хөгжилтсөн тийм яриа ерөөсө болохгүй шүү дээ. Хүмүүсийн амьдралын хамгийн бараан хамгийн хүнд элементүүд тэнцээ байдаг. Тэгээд тэр бүхнийг сонсоод одоо зарим хүмүүс тэгж боддог байх. Ямар гоё гэж боддог. Гэтэл тэнцэнэс чинь маш их энергийг зарцуулдаг, маш их нүүдлүүдийг хийдэг, маш их ачааллыг авдаг. Магадгүй зарим тохиолдолд хит их стресс автах тохиолдол сэтгэл зүйч хүмүүст байдаг. Гэр бүл судлаач хүмүүст байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлуудаа гатгчлуулахын тулд би ингээд нөгөө олон юмыг сонирхдаг, олон юмд автдаг, олон юм хөөдөг, олон хүмүүстэй уулздаг, олон хүмүүсээс тусламж авдаг. Энэ нөхцөл байдлууд чинь эргээд намайг нөгөө өөрийгөө сэнэглэх энэ нөгөө стрессийн тойргоос гарахад маш том нөлөөтэй байдаг л да. Тэгэхээр нөгөө нэг ямар ч спорт бол өөрөө хүнийг эрүүл байлгаж чаддгаа. Сэтгэл зүйн хувьд хүчтэй байлгаж чаддгаа гэдгийг би өөрөө олж хардаг. Тэгэхээр магадгүй одоо радио сонсож байгаа сонсогчд маань хичээлдэг спортынхоо давуу талуудыг бас хуваалцаарай. 9986 104 5 гэсэн мессежний дугаар болон шууд утсыг нээсэн байгаа шүү. Та мессеж өчөж болно, өөрийнхөө дуу хоолойгоор шуудаар холбогдож болно. За нөгөө талдаа нэвтрүүлгийг сонсож байгаа үзэж байгаа хүмүүс маань
яг энэ спортлог ирэх хүн гэсэн сэдвийн хүрээнд өөрийнхөө ойр дотны бүхэл ирчүүдийг бодож байгаа тунгааж агаад спортоор хичээлдэг. Тэдгээр ирчүүдийг улам их ирч хүчээр энергиэр сайхан цэнэглээд урамшуулсан, магтсан тийм коммент сэтгэгдлийг бас хамтдаа үлдээцгээе гэж уриалъя тий. Тэр нэг спорт маш чухал байхгүй. Би одоо 3 хүүтэй маш их ойрхон одоо насны 3 хүүтэй байсан болохоор эцэгхийн зөвлөлд бүр баг хэдэн жил 10 хэдэн жил байсан. Тэгээд спортын тэмцээн болно. Спортын тэмцээн болох үед ингээд надад зарим нэг зүйл жоохон хэцүү. Гэтэл нэг удаагийн юун дээр сагсны тэмцээнд би бол яалтчгүй орох ус. Ягаад тэгэхээр ягаад ч юм их цөөхөн хүнтэй байсан. Гэсэн чи би тэ 4 голны 3 нийцсэн байхгүй. Сайн байж тээ тий. Тоглодгүй ирнэ. Тоглодгүй шүү дээ. Намайг юу сагс тоглодгүй гэдгийг бол. Ном сум харавдагч л ер нь нөлөөлсөн баг та тий. Онч байд тээ. Онцгой болсон байлгүй. Тэгээд яг яах ёстойгоо мэддэг болсон юм байлгүй. Тэгээд нэг ийм зүйлийг би спорт дээр зүгээр боддоо ирчүүдийг урамшуулах та. Спорт гэдэг бол өөрөө гоо сайхан эрүүл мэнд төгс бие бэлдэр гэх мэт олон зүйлүүдийг нүдэнд харагдах зүйлүүдийг бидэнд харуулж идэг болохоор бид нэгэнт спортоор жоохон холдоо хэсэг явцсан бол эсвэл бүр эхнээсээ спортоор яваагүй бол спорт гэдэг зүйл нь биднэрт салбар шиг санагдаад байдаг. Гэтэл эн чинь салбар биш, нэг сонирхол биш. Эн чинь бидний биеийн одоо бие антом одоо бие өөрөө хүсч шаардж идэг тийм зүйл байгаад байгаа байхгүй. Тэгээ би харвдаг гэдэг нэгэн хэлснэх. Би бол мэдээж бол сайн харуулж бол биш. Өөрөө ч хэлнэ. Сайнаа харах гэж шүү. Жого болгоомжтой тогсоорой. Бараг тийм дээ. Гэхдээ нэг харваач манай Монгол улсын маш алдартай нэг харваач над дээр хурж ирээд гисэн. Али гэд миний гарыг авснаа. Ном атгуулснаа. Тогсоож байгаад ингэж өчсөн. Миний гарн дээр тэмдэглэгээ хийж гисэн байхгүй. За энийг бариад харуу шүү. Тэгэл харавсан. Манайд гэсэн. Би маш их урам авсан. Тэгээ хэсэг хугацааны дараа нөгөө харваач харагдахгүй байжгаад 2 сар гарны дараа дахиад наваа харваад зогсож үржснэ. Нөгөө чи сайжрахаа оронд бүр зүгээр сум тавьдаг болцсон зогсож гэснэ. Ард зогсноо. За одоо жоохон дээш нь, жоохон байр, үд цоо. За одоо тавь. Яг хийсэн, яг голтноос. Анхудаага. Хүй ингээл бүгд ингээл харсан. Би ч өөрөө энэ миний сум биш байх үү гэж бодсон ба. Тэгээ би дахиж яг тийм бүр ингээд 100% гүйцэтгэлтэй яг болоо нөгөө бухын нүдэн дээр яг улаан дээр онжуул гэж үзээгүй. Үзгүй хаа. Гэхдээ ер нь бол нэг л зүйл ойлгомжтой. Бид нар бие биенийгээ спортоос хол байна. Спортын биш бие үлдэртэй байна гэх мэт зүйлүүдийг дараагийн асуудал болгоод хамтдаа спорт хийж байгаа гэдгээ нэгдүгээр асуудал болгоод олон ирчүүд спорт руу эргэн шүү. Гэдэг ийм зүйлийг бол би бол бас анзаарсан. Тэгээд нөгөө сагсдаж чаддаггүй байсан ч гэсэн ол сайн заттгал байгаа шүү дээ. Мэдээж те. Тэгээд одоо чи намайг бас нэг харваач гоё урамшуулсан нөхөр. Чи одоо хэд дэх сумаа тавьж юм хэрэг би юу 2 дахь сумаа тавь. Чи юу өнөөдөр жоо ажил хийгээд өгдөг гэсэн байхгүй. Ажил хийн гэсэн нөгөө нэг зурхаа дээр очиж зогсоо те. Дутлаа, давлаа. Тэгээд одоо ингээд харваж явах үед тэгээ гоё харваж явах үед оноо ихсээд ирэх үед ингээд дуулах, уухайлах ч юм уу тэрийг би ч яг нөгөө радиогийн юм болохоор тэр ч юм уу миний хол сонсогдсон юм шиг байна. Тэгээл ингээд уухаалаа нөгөө нэг ингээл бид нар чинь дуу муу дуулдаг штэ тий уухай байгаа. Тэгээ тэр мэрийгээ ингээд айлж маялал ингээхлээр ингээд тэрэнд бас хараач дуртай байдаг юм байл да. Тэрийг сайн хийдэг хүн ажил хийж яхад дуртай юм байна. Тэгээд нөгөө за чи хурдан унчаад бөхөө тайлбарлал гэдэг шиг хэдийгээр сайн харваач биш байж болох боловч харваачдыг сайхан уухайлж өгдөг те сайхан одоо уур амьсгалыг бүрдүүлж өгдөг бас тийм хүннэрч шинэ харвааны ертөнцид бас байх боломжтой байна гэдэг урмыг бол авч байна. Хамгийн гол зүйл тухайн спортыг хин нэгэн хүн сонирхох үед тэр спортоор та дээд хэмжээний амжилтанд хүрсэн байсан ч хамт сонирхох хүн гэдэг утгаар нь хүлээж аваад биеийнхээ урамшуулах юм бол манай ирчүүд яг нэг тэр босхийг л нэг давж чадахгүй байгаа гэдэг байхгүй. Тийм шүү те. Тэгээд ер нь энэ түрүүний ирүүлсэн аавын загтлаас ингээд харахад хүүхдийнх нь өдөр өөрийгөө харна гэдэг чинь их чухал байгаа юм л та. Бид нэр энийг юусэн ингээд мартчихдаг, анзаарахгүй байцдаг те. Хүүхдүүд бол юу гэж хэлдэг вэ гэхээр миний аав хүчтэй гэж хэлдэг шүү дээ. Тийм шүү дээ. Миний аав хүчтэй гэдэг нь одоо 100 кг-ыг өргөх тухай асуудал биш. Харин
Аав минь намайг мөрөн дээрээ суулгаад явдаг. Аав минь надтай тоглодог. Аав минь надтай хамт ахалдаг, алхдаг. Аав ээжээр юм өргүүлдэггүй те. Намайг тэврээд явдаг. Эдгээр зүйлийг л бодож хүүхэд таны хүчтэй гэж хэлдэг. Тэгээд аав хүн, эр хүн хүчтэй байна гэдэг, хүчрхэг байна гэдэг хүүхдүүдийн хувьд бол би том болоод аав шиг хүн болно. Би өөрийнхөө хүүхдийг өргөөд явна. Би өөрийнхөө аав шиг ийм хүчрхэг эр хүн болно гэдэг энэ дүр зураг чинь хүүхдүүдийн хувьд их чухал байдаг. Тэгэхээр магадгүй зарим тохиолдолд зарим аав нарын хувьд нөгөө дасгал хөдөлгөөн хийдэггүй нөхцөл байдлаас үүдэлтэйгээр хүүхдэд тэврээд явхаас хүртэл залхдаг тийм. Али аав нь ядарч ин өөрөө алхаа явчих гэдэг имийг хүртэл зарим эрчүүдийн амнаас одоо гарч ихийг сонс. Тэгэхээр яг энэ спортлог дадал хвшлийг суулгахын тулд би нэг 7 алхмыг танд хийгээсэй гэж зөөлж байна. Магадгүй өнөөдөр спортоос холтцсон, хөндөрдсөн эрчүүдийн хувьд. Энэ 7 алхмын нэгдэх нь өдөр бүр алхаарай. Өдөр бүр алхаарай. За хоёрдугаарт ус сайн уугаарай. Ус бол хүний биед үнэхээр чухал хэрэгтэй байдаг. Хүний биеийн 65-аас 70% нь уснаас бүтдэг, тогтдог. Ус бол нөгөө хүний бодисын солилцоо, булчингийн гэл бүх л зүйлд үнэхээр хэрэгтэй байдаг. Тэгэхээр ус сайн уу. 3-дугаарт нойроо нөх. Дутуу нойртой хизээж битгий яв. 4-дүгээрт сонголт сайн. Сонголтын дасгалууд сайн. Дасгал бол дасгал. Одоо бүх дасгалч нь спортын ямар нэг элемент шүү дээ. Тийм. Тэгэхээр дасгал сайн, сонголт сайн. Дараад нь нөгөө нэг илүүдл жингээ хян. Одоо Монгол эрчүүдийн ихэнх нь илүүдл жинтэй шүү дээ. 6 булчинтай байх хэрэгтэй байтал нэг том булчинтай гэж би энийгээ шоолоолгаа тий. Тэгэхээр энэ бол нөгөө шоолох наргих тухай асуудал биш ээ. Тэр хэвлийн өөхлөлт, таргалалт чинь өөрөө эцсийн бүлэгтээ юунд хүрэж ийн гэхээр нөгөө дотор өөхлөлт буюу холестерин өндөр гэдэг нөхцөл байдлыг бүхий л эрчүүдэд хүргэж байгаа. Энэ нөгөө нэг нас уралтын номер 1 шалтгаан зүрх судасны өвчлөл, харвалт гэдэг нөхцөл, нөгөө даралтны асуудалтай гэдэг нөхцөл байдлууд дүүсгээд байгаа. Тэгэхээр нөгөө энэ илүүдэлжиндээ хяналт тавиа. За 6-ат хүүхдтэйгээ хөдөлгөөнтэй тоглоомуудыг тоглол. Тэ? Хөдөлгөөнтэй хүүхдтэйгээ тоглож болох маш олон тоглоом байдаг шүү дээ. Тэгэхээр та багада тоглож исэн тоглоомууд ч байгаа. Эдгээрээсээ хий. За 7-дугаарт өөртөөгөө өрсөлд. Магадгүй хүмүүсийн хувьд бусадтай маш их өрсөлдөөд байна, бусадтай маш их тэмцэлдээд байна. Би танд хэлэх зүйл нь өөртөөгөө өрсөлд. Өөрийгөө ялд сур. Нөгөө таны нөгөө төрөний нөгөө спортлог маш их завгүй найз, спортлог найзын тухай өглөө эрт босдог тухай ярьсан тийм. Тэгэхээр ер нь бол нөгөө ямар ч хэцүү үед сэрүүлгэндээс ирээд өглөө сайхан алхахгүй, өөртөө цаг гарга. Энэ нөхцөл байдлууд илүү их чухал шүү. Тэгээд ер нь бол нөгөө эрүүл мэндийнхээ төлөө өдөрт 1 км алхах чадж гин үү? 20 суултыг хийж чадж гин үү? Эрүүл мэндийнхээ төлөө өдөрт 20 минутыг гаргаж чадж гин үү? Энийг бод. Өдөр бүрийн 20 минут ирээдүйн 20 жилийн өөрчлөлтийг, 20 жилийн эрүүл амьдралын нөхцөл байдлыг танд биежүүлж чаднаа. 20 минут гэдэг хүний амьдралд өөртөө зарцуулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт. Тэгэхээр эрүүл мэндийнхээ төлөө алхахгүй, дасгал хий. Энэ 20 минутыг зарцуулаад байна гэдэг чинь та өөртөө хөрөнгө оруулж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт шүү гэдгийг энэ ч хэлэх гээд байгаа. За түрүүний хэлсэн дадлуудтай холбоотойгоор энэ дээр нэмчих зүйл байна уу? Та юу гэж бодож байна? Юу, давтаад нэг хэлээч юу. За өдөр бүр алхах, ус сайн уу? Нойроо нөх, сонголт хий. Илүүдэлжиндээ хяналт тавь, хүүхдтэйгээ одоо хөдөлгөөнтэй тоглоомуудыг тоглол, өөртөөгөө өрсөлд гэсэн энэ 7 зүйлийг хэллээ. За санал нийлж байна. За ер нь бол бүгднтэй санал нийлж байна. За илүүдэлжингийн асуудал надад байгаа учраас энэ дээр бол бас миний хамгийн их одоо ажиллаж байгаа зүйл. Хүүхдтэйгээ хөдөлгөөнтэй тоглол гэдэг дээр би залуучуудад хэлмээр байна. Хүүхд чинь сошиал ертөнцид одоо танаас илүү тоглогчийг бол амархан шүү. Яг тийм шүү. Аав хүн ямар нэгэн зүйлээд хүүхэд нь сонгохоо болно гэдэг бол сайн зүйл биш. Тийм учраас хүүхдтэйгээ дагаад байнга хөгжиж чадахгүй зүйлээрээ хүүхдтэй найзлна гэдэг бол тийм сайн зүйл биш гэж бол би залуучуудад зөвлөдөө. Чи хүүхдтэйгээ хамт нэг компьютер тоглоод байгаагаа хүүхдтэйгээ цаг гаргаж гэж битгий бодоо.
Тэгээ чи байнгын сайн тоглогч байх боломжгүй. Ягаад бол наад чинь бол хөгж байгаа. А чи бол харин зүгээр одоо бидний хэвлийн үрэлэнд сурж байхад манай энэ мөнх мандах гэж захирал сая манай радио дээр сургалт хийсэн захирал сошиал ертөнцид бид нар бол цагаачд гэж хэлсэн байхгүй юу? Ямар айхтар үгүй. 2000 оноос хойш төрсэн хүүхдүүдийн ертөнц байхгүй юу сошиал. Бид нар бол би бол 1975 оны хүн те. Бид нар бол сошиал ертөнцид цагаач байхгүй. Тийм учраас тэд нар эзэн гэсэн үг. Бид нар яг утсыг авч гисэн байж болно. Гэхдээ тэр программыг ин биш. Тэ? Бид нар тэднийг төрүүлсэн байж болно. Гэхдээ тэдний тэр тоглоомын дотор хөгжүүлж байгаа баатрийг төрүүлж өсгөөгүй байхгүй. Тэгэхээр бид нар бол гүйтгүй байх боломжтой. Тэгэхээр хөдөлгөөнтэй юм хий гэдэг нь бол гоё. Би хүүхдүүдтэйгээ хамт номсон харсан чинь манай хүүгүүд маш дуртай байсан. Одоо ингээд наадан болгохноор би манай гэрийнхэн 12-ны өдөр цуглдیں۔ Техник номсон аваад очдөг байхгүй. Тэгээд ингээд харвдаг. Хадмын даж гэсэн авч чаал базаттайгаа харвдаг тий. Тэгэл ер нь ингээд тийм зүйл хийх бол хүмүүс дуртай байдаг. Гэхдээ л нэг юм бот цохигдсан байхгүй. Тэрний үгээр манай эгчийн хүүн гэрт нь ингээд эгчиндээ бид нэр золох гээд очсон чинь эгчийн хүүн нэг өрөөнд том зурагт тавиад тоглоомоо тавьчихсан байсан. Компьютер тоглоомоо. За тэдний бүр ингээд тэр өрөөнд нэгэд тэдний дээрээс нөгөө хүүхдүүд саад болдгоо бүгдөө тэр өрөөгөөд орцсон. Тэгээ ингээд ээжлээ тоглоо. Тэгээд би тэр ингээд харж байгаа. Мэдээж нийгэм өөрчлөгдөж байна. Гэхдээ амьдралын хэрэгцээ бол яг хэвээрээ байж байгаа. Төмөрөө ухаантай байж хүүхдтэйгээ хөдөлгөөнтэй тоглоом тоглох нь бол чухал гэж бодож байна. Бас нэг зүйл бол миний хэлдэг хоёр зүйл энд байна. Миний өөрөө хүүхдүүдтэй шахдаг хоёр зүйл бол ус сайн уу сонголт тий. Чухал шүү тий. Тий. Ус бол ерөөсөө сайн. Ус уухгүй байж хөлс нь гараал яваад ийн гэдэг чи одоо тэгээ бие муутай болж байгааг нь л шинж шүү. Тийм шүү. Хөлс их гарлаа гэ бие муутай болохгүй шүү дээ. Харин ус уугаагүй байж хөлс их гаргадаг ажил хийгээд байвал бие муутай болж байгаа гэсэн үг. Энэ бол айгүй аюултай. Ном сумаар ярих юм бол тэр ном хатаад л байгаа гэсэн үг шүү дээ. Тийм шүү тий. Уян харимхай байдал байхгүй болоо гэсэн. Тийм байна. Өнөөдөр чи ер нь ямар нөгөө ёнк сэдв бэ гэдэг чил болоод байна. Тийм шүү тий. Тэгээд энэ өөртөөгөө өрсөлдөх гэдэг дээр та ер нь юу гэж бодож чинь 7 дахь хамгийн сүүлд хэлсэн зүйл дээр. Ер нь бол хүн яг өөртөөгөө л өрсөлддөг шүү дээ. Яг эцсийн үлэгт тий. Өөртөө л ялагдсан байдаг. Өөрөө л буруутай байдаг. Бас өөрт нь л боломж байсан байдаг. Тэгээ саяхан би нэг яг санхүүгийн нэг жоох асуудалд ороод тэгээ түүнийгээ зэгцлэхийн тулд төлөвлөгөө гаргасан. Тэгээд хүнээс зөвлөгөө аваад цаасан дээр бүгдийг бичиж ингэж тавьж байгаа зөвлөгөө аваад ингэсэн чинь тэр санхүүгийн асуудлын 70%-ийг нь асуухгүй би өөрөө шийдэх боломжтой байсан байлээ шүү. Вау, их хөв байна шүү дээ тий. Их хөв байхгүй, маш их хөв. Зүгээр л би гал намжаахын тулд юм уу эсвэл те хамгийн амархан аргыг буюу зээлэх мэлэх ч юм уу те зохицуулах байгаа юмаа зарах ч юм уу тийм. Тэ нэг жижигхэн асуудлыг шийдэхин тулд би баг манай гэр бүлийн өв соёлтой холбоотой чухал зүйлийг зараад шийдсэн байх ч юм уу те. Тэгээ тэр зүйлүүд би ингээ харахтаа бол ер нь хүн ер нь өөртөө л өрсөлдөг, өөртөө л ялагддаг. Тэгээд хүн ер нь өөртөө анхаарал тавих хамгийн гол зүйл бол мэдээж эрүүл байх, дараад нь эрүүл сэтгэлгээтэй байх шүү дээ. Тэгээ эрүүл сэтгэлгээтэй байсан чи эрүүл биш байх юм бол тэгээд бас хэцүү те. Тэгэхээр нэгсэндээ юм сэтгсэн юмаа өөрөө гүйцэлдүүлж чадахгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр миний бодлоор бол хүн бол өөрийгөө доош нь хийдэг, өөрийнхөө хийж чадсан зүйлийг доошлуулдаг те. Өөрийгөө ингээд хайрцагладаг ирэх хүн бол ер нь хамгийн сул дорой ирэх хүн гэж бол бодож байна. Тийм шүү. Тэгээд ер нь бол залхууралт битгий нэрвдэрээ. Яг нь. Өөртөөгөө өрсөлдөрөө. Эр хүний хамгийн аюултай өрсөлдөгч бол дайсан биш, найз биш. Та өөрөө л байд юм шүү. Таны залхуурал таны өрсөлдөх ёстой хамгийн чухал зүйл. Тэгэхээр өдөр бүр баг багаар ялж чадвал бие өөрчлөгдөн, сэтгэл өөрчлөгдөн, амьдрал өөрчлөгдөн. Өдөр болгон спортын ямар нэгэн элементийг та баг багаар хийгээрэй. Миний нөгөө үзэх дуртай олон киноны нэгт нөгөө Karate Kid гэдэг кино байдаг байхгүй юу? Тийм. Jackie Chan. Тэрэн дээр
нөгөө нэг хүүхдэр нэг тасгалыг нөгөө нэг хувц сүлгүүлдэг те байн хийлгээл идэг нөгөө хүү бүр шантраад би энийг чинь байн хийлээ гэдгсэн чинь тэрэн дээр хилдэг үг бүх зүйл кумпу everything is kumpu гэдэг үг хэлдэг те. Тэгээд тэрний нөгөө нэг авж байгаа хөдөлгөөн нь яг нөгөө нэг хэлбэрт оруулдаг штэ. Тулааны хэлбэрт оруулдаг. Тэрнтэй адилхан өнөөдөр таны хийж байгаа хөдөлгөөн бүр чинь утга учиртай. Та сунаа, алах ямар нэгэн дасгал элементийг өөртөө хэрэгтэйгээр хий. Өнөөдөр магадгүй судлалын ажилтай хүмүүсийн хамгийн чухал дасгал бол сонголтын дасгал байдаг. За тэгэл төрнүүкэн дээр одоо учир зүггүй 10 20 сунаахаас илүүгээр төрнүүкнээс бариад ингээд тэр нэг нурууны сонголтыг доош нь унжуулах байдаг. Сунгах байдаг. Тэгэхээр магадгүй та яг өөрийнхөө хэмжээнд тохирсон тэр дасгалуудыг эрүүл мэндэд хэрэгтэй гэж үзээд дасгалуудыг хийгээрэй. Болж өгвөл өөрийгөө илүү хүсэл тэмүүлэлтэй байлгах үүднээс нэг спортыг бүр онцлоод түүнийг ингээд хөөгөөд сураад үзээрэй. Илүү их сонирхолтой, илүү их хэрч хүчтэй байдаг ш. Тэгээд ер нь бол нөгөө спортлог хүмүүсийн хувьд урт наслахын төлөө биш. Цаад санаа нь юу байдаг вэ гэхээр утгатай амьдрахын төлөө хөдөлдөг байхгүй. Утгатай амьдрахын төлөө хөдөлдөг. Хүчтэй бие амьдралын ачааг хөнгөн үүрдэг. Тийм учраас үнэхээр эрүүл ав байхын тулд хүүхдүүдтэй үлдээх хамгийн том хөрөнгө нь таны эрүүл мэнд. Хүчтэй аав. Энэ бүх нөхцөл байдлыг бодож аль болох та тасгал хөдөлгөөнийг хийдэг байгаарэ. Нөгөө сүүлийн үед нөгөө хүмүүсийн ярьдаг спиртлэг биш, спортлог байгаарэ гэдэг үгийг энэ ч хэлмээр санагдаад байна л да. Одоо энэ маань нэвтрүүлгийн арталтай явж байгаа аюу бол Монгол онгод гэдэг. Тийм цагдаагийн одоо тий хамтлагийн дарсан Чингисийн аялгау гэмэх. Одоо бидний мэдгээр өвөр Монголын Чингис хаан киноны ая явж байна. Чингис хаан тоглодог Баасан жавгаа хэлсэн нэг гоё үг байдгийг. Баасан жавгаа өөрөө бүжигч юм баггүй. Тэгээ нөгөө нэг Баасан жавгааг нөгөө улаан хавцал кинон дээр сонгоцсон юм байна. Оо за. Хятадын бүр хамгийн мундаг баатар гардаг кинон дээр монгол хүн сонгочихгүй. Шалтгааны юу гэхээр тэр нь тоглох боломжтой дүр төрхтэй хятад жүжигчид Баасан жавгаа шиг хөнгөн шингэн алхаатай, эвсэлтэй байгаагүй. Кумпугийн ертөнцийн хүмүүс өөрсдөө тэрэндээ тийм эвсэлтэй гоё харагдахгүй байсан. Тиймээс найруулагч нь тэр монгол бүжигчин Баасан жавгаа өөрөө хэлж байгаа ш. Би чинь бол ингээд урлагийн хүн биш үү. Тэгээд би чи бас одоо юу гэдгийг олны өмнө байдаг хүн чинь бие ингээ болгоож бие ингээд бас сайн авч явдаг байх хэрэгтэй гэж хэлсэн. Тэр үг бол надад их санагдтiin. Тэгээд бүжигчин хүм нөгөө формондоо байна гэж ярьдаг тэр үг бол надад их таалагддаг. Тэгээ Монгол ирхэн та эрүүл байх юм бол өгүүдээ гэхэд тэ зарим хүн тэ ялархан 8 цаг ажиллаад тийм үү? Одоо нэг сарын цалингаа аваад ингэж явж байгаа. Та эрүүл бол 2 ажил хийж чадна. Тийм шүү. Тий. Бас нэг зүйл нь та эрүүл бол эхний сонголтоор та сонгогдож явах болно. Гаднах дүрх бие авшоо байдал, эрүүл байдал, ачаал даах чадвар тэг гих мэт олон зүйлээрээ эхний сонголтуудад та орох болно. Та өөрийгөө ч санал болгож чадна гэсэн үг шүү дээ. Тийм шүү. Хүн сонгохыг хүлээхгүй те. Би наадах чинь чадна. Би нэг оролдоод өгцгөө. Би ингэ. Би үлдээ. Би ингэ. Өөрийгөө санал болгоход хүмүүс таныг шууд хүлээн зөвшөөрөх тийм нөхцөлд спорт биднийг ааждаг гэдгийг л бид нар санаж явах хэрэгтэй. Тийм шүү. За өнөөдрийн урмын алхаа нэвтрүүлгийг Гэр бүлийн радиогийн 2 дугаар студийн хоймроос Гэр бүлийн радиогийн сэтгүүлч, гэр бүл судлаач Амарсанаа, Гэр бүлийн радиогийн сэтгүүлч нийтлэлч сайн баярнаар хүргэлээ. Урмын алхаа нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарын төгсгөлд хэлэх миний нэг чухал үг нь юу гэхээр өдөр бүр алхсан алхан бүрчин маргаашийн өвчнөөс холдуулдаг юм шүү. Хамгийн хямдхан эм бол дасгал хөдөлгөөн. Тэгэхээр үнийг л та хийгээрэй гэдэг үгээр өнөөдрийнхөө нэвтрүүлгийг жаргая. Өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран бүтээлсэн танд баярлалаа. Гэр бүлийн радиогийн хөгжим мэдээллийн хөтөлбөрийг та үргэлжлүүлэн хүлээн авч үзээрэй. Эр хүн тугч барьдаг, тугалж хариулдаг гэдэг үстэй. Хэрвээ туг барин мандаж яваавал амжилтаа дахиад нэг шат ахиулахад чинь бид дэм болъё. Тугал хариулж яваавал ганцаардал өвдөлтөө эдгэх сэтгэлийн дэмийг бид өгье.
Монгол эр хүний дотоод хүчийг сэргээх урмын алхаа нэвтрүүлэг.